За бүр шок guys. За өчигдөр iPhone 16 нээлттэй илээ. За энэ удаагийн нээлт бол өмнөх 15-ыг бодвол хамаагүй илүү дэвшилтэт болсон байх гэж би бодож байна. За надад таалагдсан камерт өөрчлөгдсөн хамгийн супер 3 зүйлийг та бүхэн танилцуулъя. За нэгдүгээр гэх юм бол өртнө бол wide camera 1.5 тэгээд ойртуулт нь 2.5 дээр байсан бол энэ удаа 5x-ээр ойртуулдаг бас ерөнхийдөө макро төвшөнд ойртуулсан гэсэн үг. 48 хүртэлх мегапикселээр дарна гэхээр ерөнхийдөө dynamic range маш сайтай, маш тод зураг ерөнхийдөө гарна гэсэн. За хоёр дахь зүйл нь юм бол өртнө бол resolution бас 4K авчдаг байсан. FPS нь frame per second нь өөрөө жаг өгдөг байсан бол энэ удаа resolution 4K аваад гэсэн чи FPS frame per second нь 120 буюу 120 FPS хүртэл бичих чадвартай болсон байна. Үнэхээр супер. Ерөнхийдөө 120 FPS гэдэг чинь slow motion видео хийхэд илүү бас тохиромжтой болно гэсэн. Ерөнхийдөө дүрсээ биччихээд дараа тэрийг удаас болсон ерөнхийдөө болно гэсэн. За 3 дахь гоё зүйл нь юм бол audio mixed болсон байна. Ерөнхийдөө бол бичлэгийг хийж явахдаа стандарт байх юм уу, студийн дууралтай байх юм уу, cinematic дууралтай байх юм уу гэд дууралтаа солиод сонгоод явчихдаг гэсэн. Киноны төвшөнд бол маш сайн супер камертай болж байгаа гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр iPhone 16 Pro юм уу, Pro Max авах юм бол би ерөнхийдөө бол худалдаж авах юм бол маш олон одоо short film ч юм уу гоё видеонууд хийнэ гэж бодож байгаа. Тэгээд ямар 16 Pro болон Pro Max нээлттэй илээ. Тэгээд камер үзүүлэлтүүд надад үнэхээр их таалагдаа. Тэгэхээр одоо би юу худалдаж авах юм бол та хэд маш гоё туршилт видеонууд хийгээд оруулж явна гэсэн үг. Тэгээд надаа мөнгө хандвал арай гэдэг.